2025 он Улаанбаатар хот. Хүмүүс амралтын өдрөөрөө дэлгүүр хийсэж, кофе ууж, хүүхдүүд инээлдэж байсан энгийн нэгэн бямб гараг байсан. Гэвч тэр өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жэм Мол худалдааны төвд хэний ч төсөөлөөгүй аимшигтай үйл явдал болсныг та бүхэн санаж байгаах. Энэ сарын бас 6-ны өдөр 11 цагийн орчинд бас Баянгол дүүргийн 6 дугаар хорон Жэм Мол худалдааны төвд бас гэрүүлийн хамаарал бүхий итгээд эхнэрээ амь насын хүмүүсөө гэсэн юм харамсалтай мэдээлэл улслагтайгийн байгууллагад анх бүрдэгдсэн. Инх бат гих нэгэн эр 19 жилийн турш хамт амьдарсан 3 хүүхдийнх нь ээж өөрийнх нь эхнэр болох хохирогч эмэгтэйг олон нийтийн газар хэрцгийгээр хөнөөсөн байдаг. Өнөөдрийн дугаараар бүгдээрээ энэ хэргийг шүүхийн шийдвэр дээр үндэслэн баримтад тулгуурлан задлан ярилцъя. – 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Жэм Мол худалдааны төв дөнгөж онгойж дэлгүүрүүд нээж байлаа. Гэтэл 108 дугаар лангуунаас гинэтхэн эмэгтэй хүний аллаа гэх чанга хашгирах чимээ гарч хүмүүсийн анхаарал нэг цэгт төвлөрсөн. Бүгд тэр лангуу руу гүйлдэж очоод нүдэндээ итгэмээргүй зүйлийг харсан байдаг. Тус лангууны эзэн эмэгтэйг нэгэн ир буланд шахаад гидс рүү нь маш олон удаа зогсоо зайгүй хутгалж байсан. Ингээд та бүхэндээ тус хэргийг харсан гэрч нарын өгсөн мэдүүлгийг шууд бүтнээр нь уншиж өгье. Гэрч иш авахтай гээ хэлэхдээ би тухайн өдөр 11 цагийн үед тус худалдааны төв рүү орж ирээд худалдан авалт хийх гээд явж байсан. Тэгээд би шатны хэсэг дээр буюу 1-р давхар руу шууд харагдах хэсэгт явж байтал 1-р давхарт нэгэн эмэгтэй орилоод эхэлсэн. Юу болоод байгааг нь хартал нэг үл таних залуу 108 дугаартай лангууны дотор нэг эмэгтэйг нуруу хэсэг рүү нь хутгалаад байсан. Эхэндээ нуруу хэсэг тэгээд гидэс хүзүү хэсэг рүү нь хутгалж байсан. Тэгээд би тухайн үйл явдлыг гар утсан дээрээ бичиж авсан. Би тухайн үйл явдал болж байсан газар руу очиход тэр хүн хүмүүсийг ойртуулахгүй хутгаараа өөрийгөө зүсгэх гээд байсан. Би цагдаа нарт хэрэгтэй байх гэж бодоод зараа бичлэг хийсэн. Гэсэн мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд тэрээр дахин өгсөн мэдүүлэгтээ дуртахдаа би тус худалдааны төв рүү сардаа 2-3 удаа орж үйлчлүүлэхэд тэр ихч лангуун дээрээ 8 эрхлээд сууж байдаг байсан. Миний хувьд хэрэг гарах үед 2 давхарт худалдаа авалт хийгээд явж исэн. Тэгэхэд эмэгтэй хүн уйлж байгаа юм уу эсвэл орилж байгаа чимээ сонсогдсон. Тэгээд 2 давхрын шатны хаалтны ирэмгээс би доошоо 1 давхар руу харахад миний дээр хэлсэн эмэгтэйг үл таних эрэхтэй үснээс нь татаж лангууны цаад хэсэг байх булангаас хүмүүсийн ил харагдах хэсэг рүү гулгуулан татаж олны нүдэн дээр хэрцгийгээр түүнийг газарт хэвтүүлэн нуруу гидэс цээж хүзүү хэсэгт нь маш олон удаа хутгаараа дараалан хутгалж байсан. Намайг 2 давхраас 1-р давхар руу шатаар буугаад очиход үл таних залуу гэмт хэрэг үлдэж байгаа эрэгтэй рүү шар өнгийн төмрөөр цохиж түүнийг бойлгээд эмэгтэйг хамгаалахыг оролдож байсан. Энэ үед эмэгтэй хөдөлгөөнгүй болчихсон байсан. Ам хохирогч хутгалуулж авах үедээ ам тэмцэн аль чатгаараа эсэргүүцэж тийчигнэж гар хөлөөс авчиж байсан. Харин эрэхтэй түүний дээрээс дарж байгаад л хутгалаад байсан. Би өмнө нь тэр ихчээс худалдаа авалт хийж байсан. Надад маш хөөрхөн ааштай, ийдэг харилцаатай ихч байна да гэж санагдаж байсан. Гэсэн мэдүүлгийг нэгэн үйлчлүүлэгч буюу гэрч өгсөн байдаг. Харин дараагийн гэрч энэ овогтой им гэсэн хүний мэдүүлгийг одоо та бүхэнд уншиж өгье. Тэр өдөр 11 цагийн үед өөрийн ажил олох 103 дугаар лангуун дээр би ажиллаа хийж байсан. Хохирогч чанга орлоод ахаар нь би гайхаад түүний лангуу руу төхөж ирээд хартал нөхөр инх батн түүний гидс рүү зогсоо зайгүй маш олон удаа хутгалсан. Тэгэхээр би энийг болиулах хэрэгтэй хүн байхгүй юм уу гэд орилсон. Тэгээд би талигач руу харсан чинь хутгалуулаад байгаа хэрнээ нөхөр инх батынхаа өмнөөс тэмцэлдэж байсан. Тэгээд талигачийн хүзүү хэсэг рүү нөхөр нь хутгалчихсан. Тэрнээс хойш талигач дууг болсон. Энэ бүх үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн. 2-3 минутанд л болсон байх. Тухайн инх бат гэх залууг хүмүүс болиулах гэсэн боловч өөрт нь ойрцсон хүмүүсийг хутгаараа далаагаад хүргэхгүй байсан. Түүний амнаас нэг ч үг гараагүй.
Бас нэг ногоон бодвоологтой залуу гүйж ирээд хамгаалалтын шар төмрийг аваад Инх бат руу шидчихсэн. Гэтэл Инх бат нөгөө төмрийг нь аваад талигаачийг зохиож эхэлсэн. Тэгсэн нөгөө бодвоологтой залуу дахин шар төмөр аваад Инх бат гихчийг дахин зохиход Инх бат газарт унсан. Бас нэг хар бодвоологтой үл таних залуу, ногоон бодвоологтой залуу хоёр хамтдаа Инх батыг нааш нь татаж гаргаад хүлж эхэлсэн. Тэгэхээр нь би лангуу руугаа буцсан. Би тэдний тухай сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан голтой 3 хүүхэдтэй гэж сонссон. Том нь 18 настай гэж сонссон. Талигаачийн хувьд Инх батаас талах гээд өргөдлөө шүүхэд өгсөн гэж би сонссон. Тэдний тухай нэрнээс нь цааш нэг их олон зүйл мэдэхгүй. Сайн танихгүй. Нөхөр нь гээд хаяа ирчихсэн л сууж байдаг. Нөхөр нь хартай, амар хардаад байдгаа л гэж би сонсож байсан. Гэсэн ийм мэдүүлгийг нэгэн гэрч өгсөн бол за Инх батыг болиулах гээд оролдож исэн юм одоо авч шийдсэн гэж байгаа тэр гэрч тэ овогтой тэ хэлэхдээ тухайн өдөр 1-р давхарт хүмүүс хашгираад шуугаад намайг туслаарай гэж гуйсан. Би хүмүүс бөөгнөрсөн хэсэгт нь гүүгээд очисон чинь зүүн хойд буланд байрлах лангууны ард хэсэгт нэг эрэгтэй хүн эмэгтэй хүний хүзүү хэсэгт хутгаараа хутгалж байгааг би харсан. Би гартаа барьж явж исэн каск болон цүнхээ эхнэртэй бариулаад очтол хутга барьсан хүн эмэгтэйн толгоон дээр өвдгөөрөө дарж байгаад цээж хөвлийн орчимд нь хид хідэн удаа хутгалаад намайг ойртох гэтэл над руу дайрсан. Би хажууд байсан хаалтны босоо төмрийг аваад нөгөө хүний гарт байгаа хутгийг салгахаар оролцсон ч өөдөөс хутгаараа чичээд ахаар нь нөгөө төмрөө шидчихгээд гарыг нь цохих гээд тэнд байсан эд зүйлийг ашиглаад нэмээд барьж байтал тэр эрэхтэй гартаа барьж байсан хутгаараа өөрийнхөө хөвлийн доод хэсэгт хутгалаад доош суусан. Ингээд тэр доошоо хараад хэвтгээр нь хартал гарт нь байсан хутганд байхгүй байсан. Тэгээд тэнд байсан 44-өөс 45 настай хүн бит хоёр нөгөө залууг дарж байгаад хөлийг нь ороогоод гарыг нь уйж байгаад давхар скотчоор уйсан гэсэн байна. Мөн тухайн гэрчийн бас нэгэн одоо давтаж өгсөн мэдүүлгээс дурддагдаагүй зүйлийг нь одоо та бүхэнд уншиж өгье. Тэрээр хэлэхдээ би өмнөх мэдүүлэгтээ ярихаа мартчихсан байна. Эхлээд нэрээ би өөрийн хамгийн ойр байсан хар өнгийн урт сандал аваад түүний хутгатай гар руу зохих гэж оролцсон. Тэр над руу эсэргүүцэхэд би сандлаа шитчихсэн. Тэр сандал болохоор техникийн ард суух зорилттой босоо өндөр сандал байсан. Суудал хэсэг нь хуванцар, доод хэсэг нь никель материалтай байсан. Би тэр хүн рүү сандлыг шийдсэн чинь тэр залуу сандлыг газар унсан байхаар нь аваад эхнэрийнхээ цээжин тус газарт нэг удаа зогсон. Энэ үед бол амь хохирогч аль хэдийн амьсгал хураачихсан байсан байх. Ухаангүй хэвтэж байсан. Гэсэн нэг ийм мэдүүлгийг өгсөн байдаг юм байна. За дараагийн гэрчийн мэдүүлгийг хүргэе. Гэрчжээ овогтой нь хэлэхдээ намайг ирээд удаагүй хахад манай дэлгүүрийн гоо сайхан дээр худалдаа хийдэг хохирогч гаднаас ганцаараа орж ирсэн. Удаагүй талигач нөхөртөөгөө маргалдаад байгаа бололтой гарч байсан. Тэгснээ буцаж орж ирээд лангуун дээрээ байж агаад гинэтхэн талигач туслаараа авраарай гэж арилахоор нь би лангуунаасаа гүүгээд гартал талигачийг нөхөр нь газарт унгаачихсан. Дээр нь гарсан байдалтай хойд зүгт харсан байхаар нь би шууд гүүж очиж нөхөр болох хүнийг нь хойноос нь татаж холдуулсан. Энэ үед талигач гарт нь хутга байгаа аваарай гэж хэлсэн бөгөөд талигаачийн нүүр хүзүүн цус олсон харагдаж байсан. Харин нөхөр нь гартаа хутга бариад намайг чичээд ахаар нь би айгаад буцаад гүйчихсэн. Намайг буцаад гүйж ахад манай 3 давхарт байдаг сахалтай өндөр залуу явж байхаар нь би туслаач гэж хэлсэн. Тэнд байсан 2 хүн талигаачийн нөхрийг сандлаар зохиж болиулах гэж оролдож байсан. Энэ хооронд хүмүүс цагдаад дуудлага өгсөн. Эмч ирж үзээд амьсгал хураасан байна гэж хэлсэн. Харин нөхөр нь газар унчихсан хിവэрэ байгаад байсан. Тэр хоёр өмнө нь хэд хэдэн удаа юунаас бас нэг нь мэдэхгүй хэрэлдэж маргалдаж байсан. Тэгэхдээ тэрүүхэн тэндээ хэрүүл урал хийгээд байдаг байсан. Яагаад хэрэлдээд байдаг талаараа хохирогч хэлэхдээ манай нөхөр өөрийнхөө посыг авчираад хамаг орлого аваад байх юмаа гэж надад хэлж байсан. Ер нь анзаараад байхад гэр бүлийн харилцаанд тогтургүй болчихсон байсан учраас нөхөр нь лангуун дээр ирэхээр хохирогч гараад явчихдаг, хамт байгаас зайлсхийдэг байсан. Тэгэд нөхрөө явсныхан дараа буцаж орж ирээд ийм юм зарчихсан байна, тийм юм зарчихсан байна, мөнгийг нь аваад явчихсан байна гэж хэлдэг байсан. Урд нь хохирогч бид нар лангуугаараа нийлж хоол унд идэх үед юм зүсэх шаардлагатай болоход тэр лангуунаасаа нэг жижиг хутга гаргаж ирээд зүсэж идэж байсан. Тийм болохоор лангуунд нь хутга байсан байх боломжтой гэж би бодож байна. Би тэр хүнийг сохтуу байсан гэж
бодохгүй байна гэжээ. Одоо харин та бүхэндээ дараагийн гэрч болох 103 дуудлага өгсөн хүний мэдүүлгийг хүргэе. Тэрээр хэлэхдээ би эмэгтэйг газар байхыг хараад 103 дугаар залгаж дуудлага өгсөн. За ийм ч одоо очиж байна. Цус гарч байгаа шархыг нь дараад боломжтой бол натрий эренгээр шингэн аваад байж байгаарэ гэж хэлсэн. Би доошоо аптек ороод шингэн аваад орж ирсэн бөгөөд энэ үед нөхөр гих хүнийг нь доош харуулж хэвтүүлээд гарыг нь арт талд нь улаан өнгийн даавуугаар уйчсан байдалтай харагдсан. Би эмэгтэй дээр очиод судсыг нь тэмтэрэхэд цохилт нь мэдрэгдэхгүй байсан. Удалгүй 103-ын эмч ирээд амьсгал хураасан байна гэж хэлсэн. За дахин өөр нэгэн гэрчийн мэдүүлгийг хүргэе. Гэрч Иса Охтогийн хэлэхдээ би тус худалдааны төвд ажиллаад 3-аас 4 сар болж байна. Миний мэдхээр хохирогч охин надад нүдэн дулаахан, хээнцэр, дэгжин, биеэ зүв авч явдаг охин шиг санагдсан. Түүний нөхөр гих хүний талаар би сайн мэдэхгүй байна. Хохирогч булангийн 2 лангуунд бэлэн хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн худалдан борлуулдаг байсан. Би тэр өдөр 11 цаг өнгөрөөд ажил дээрээ ирээд манай лангууны ойролцоо ийм энэ гих хоёртай хамтдаа юм яриад зармаг идээд зогсож байтал маш зөөлхөн хоолоогоор авраарай гэж хид удаа дуугарсан. Тэр үеэс л хүмүүс шуугалдаад эхэлсэн бөгөөд нөхөр нь түүний дээр гараад суучихсан зодож байгаа юм шиг харагдсан. Тэгээ юу болоод байна гэд хохирогчд туслахаар нөхрийг нь очиж татаж чангаах үед нөхөр нь түүнийг барьчихсан зодоод байх шиг л харагдсан. Би тухайн үед нөхөрт нь хутга байгаа гэж анзаараагүй. Тэгтэл надтай хамт нөхрийг нь татаж холдуулах гэж оролдож байсан хүмүүс хутга гэд орилдоод нөхрөөс нь холдоод зайгаа авчихсан. Нэг хартал би тэр залуутай ганцаараа тэмцэлдээд үлдсэн байсан. Энэ үед нөхөр нь миний урдаас нэг жижигхэн хутгаар далаагаад ямар нэгэн зүйл хэлэхгүй муухай хараад чичээд царай нь маш аимшигтайгаар шүдээ зуучихсан. Яг л шийтсэн хүн шиг царайтай над руу харсан. Би зог тусаад зогсчиход нөхөр нь ихнэрээ хэд хэдэн удаа хутгаараа зоосон. Хутга зоосон хэсгийг нь би одоо санахад хөхнөөс нь доош хэсэгт байсан. Би дотроо бодохдоо ямар ч байсан шууд амин бус газар нь хутглаад байна гэж бодсон. Тэгээд би нөхрийг нь чи болооч гэж хэлээд хутгатай гарлуун зохиход миний цохилт ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байсан учраас өөрийгөө тэр хүнийг болиулж чадахгүй юм байна гэдгээ би ухаарсан. Тэгээд тэндээс холдоод хүмүүс рүү хутглаад байна шүү дээ гэж орилж тусламж дуудахад тэнд зогсож байсан хүмүүс дундаас нэг сахалтай залуу нөхрийг нь зогсоохыг оролцсон. Тухайн үед тэр дүр зураг надад маш аимшигтай байсан учраас би эргэж хараад тэнд байгаа хүмүүс тусалчих юм байна гэж ойлгоод дахиж хараагүй. Тэгээд удаагүй сахалтай залуу өөр нэг залуутай хамт гэмт хэрэг үлдэж байгаа хүний үйлдэлийг зогсоосон боловч нэгэнд хожимдсан байсан. Учир нь хохирогч маш их цус алдсан байсан. Түргэн тусламж ирээд түүнийг нас барсан байна гэдгийг хэлсэн. Нөхөр нь энэ үйл явдал болох бүхий л хугацаанд хутгалж байгаа үйлдэлээ огт зогсоохгүй үргэлжлүүлж байсан. Тэнд маш олон хүмүүс байсан ч нөхрийнх нь үйлдэлийг шууд болиулж чадахгүй байсан. Би тэр хүнийг гэмт хэрэг үлдэж байхдаа сохтой байсан гэж бодохгүй байна. Харин маш их ууралсан байсан гэж хэлнэ. Намайг энэ дэлгүүрт ажиллаж авах хугацаанд хохирогчийг ажлын байран дээр нахад нөхөр нь дарамтлагдаг байсан талаар дэлгүүрийн ажилчид шивэр авир гэж ярилцдаг байсан. За ингээд хэргийг яг хажууд нь харсан гэх хүмүүсийн маш олон мэдүүлгийг аль болох давхардуулахгүй өөр өнцгөөс нь одоо хүрэх гэж хичээлээ. Ер нь тэгээд харахад та бүхэн ч гэсэн сонссон байх мэдүүлэг бүр дээр давхарцсан агуулгаас харахад хохирогчийг дарамтлагдаг, ирж хэрүүл маргаан хийгээ зогсохгүй, за санхүүгийн хувьд бол хяналтандаа байлгадаг байсан гэхэр үйлдэлүүд бол харагдаж байна. Лангуун дээр нь ирээд борлуулалтын орлогыг аваад явцдаг. За өөрөө пост барьж ирэнгүүтээ өөрийнхөө постн дээр худалдаа авалт хийсэн хүмүүсийн картыг уншуулад мөнгөний авчдаг байсан юм байна. За хэргийн газар дээр бол дуудлагаар очисон 2 цагдаагаа тэг 1 цагдаагийнх нь мэдүүлгээс харах юм бол энх бат гэгч нь эхний байдлаар нөхцөл байдлын тухай цагдаад тайлбарлаж хэлэхдээ манай эхнэр өөр хүнтэй явуулсан. Тэгэхэр нь уур хүрээд гоо сайхны тавиур дээрээс хутга далаагаад би айлгах гэж агаад сандраад уураа барилгүй хутгалсан гэж тайлбарсан байдгийн байна. За тэгээ хэргийн тухай харсан маш олон гэрч нарын мэдүүлэг байгаа учраас за шүүх шинжилгээний тухай мөн хэргийн газрын үзлэг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгийн наривчилсан дэлгэрэнгүй одоо дүгнэлт зэргийг нь ярихгүй орхиё гэж бодож байна. Сонирхож байгаа юм бол та бүхэн өөрсдөө ороод огноогоор нь хаагаад шүүх цэгийн дээрээс уншаарай. Давзаалдах шатны шүүх хурлын тэмдэглэл нь нээлттэй байсан. Миний хувьд бол тус дүгнэлтүүдээс харахад хохирогчийн биеийн дээд хэсэгт нь хэвлийн хүндий, хүзүү, нүүр гэх мэт хэсэгт нь бол зүсэгдэж хутглуулаагүй, гэмтээгүй эд эрэхтэн бараг байгаагүй юм байна гэж би бол ойлгосон. Мөн амь хохирогчийн биед үүссэн гэмтлийг нь тоосон чи ер нь бол 40 орчим байна гэж тоологдчихжээ. Манайхыг удаан сонсож байгаа хүмүүс бол мэдчихэл байгаа өмнө би ярьж байсан. Хүнийг цээж нүүр хэсэгт нь 3-аас 4 удаа хутгалах юм уу? Эсвэл 1-ээс 2 удаа буутахад нас бардгаа, нас барах шууд боломж нь бүрддэг гэж байгаа. Тэг үүнээс давсан үйлдэлийг бол overkill гэж ярьдаг те. Нас барцсан байхад нь зогсохгүй
мөртлөө олон удаа тус харгас үйлдэлээ үргэлжлүүлээл байгаад байсан байгаа. Криминалистикийн шинжлэх ухаанд бол overkill-ийг ихэвчлэн хүчтэй эмоцтой холбоотой тайлбарладаг юм бэлээ. Уур хилэн, хардалт, өшөө, за хувийн гомдол, дотоод дарамт гих зэрэг зүйлс нь маш удаан хугацаанд хуримтлагдсан байх үед энэ одоо төрөл үлдэгддэг. Өөрөөр хэлэх юм бол одоо ямар нэгэн үл таних рандом алуурчнаас илүүтэй танил ойр дотны хүмүүс нэг нэгний хөнөөхтөө overkill хийсэн байдаг гэж хэлээ. Тэгээ цаашаага бүгдээр үргэлжлүүлээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Зэ авагтай Эгийн мэдүүлгээс харах юм бол Талигаач нөхөр олох Инх Баттайгаа 10 жилдээ танилцжсэн. 2006 онд гэр бүл болж исэн. Тэгээд дундаасаа 3 хүүхэдтэй. За Инх Бат нь хохирогчоос бол 9 насаар ах. Үүнээс гадна хохирогчийг одоо баяр наадмаар л ээж аавтай нь уулзуулдаг байсан. За бусад үед нь бол гэртээ байнга байлгаад хардад сэрддэг, байнга дарамтлагдаг байсан гэдгийг мэдүүлсэн байна. За мөн Инх Бат гэх чинь Талигаачийг гэрээсээ хөөж туудаг болсон учраас Талигаач нь байнга байр түрээсэлж хүүхдүүдтэйгээ байдаг болсон. Цагаан цар болон тэмдэглэлт баяраар цуглаад уулзахаар хүүхдүүд нь ааваасаа бүр айж жиирхсэн илт одоо тийм байдалтай байдаг байсан юм байна. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас харах юм бол Инх Бат нь хохирогчийг өмнө нь зодож байсныг батлах хууль ёсны баримтууд ч бас байдаг юм байна. За одоо нэг 2 баримтыг би та бүхэндээ хүргэе. За нэгдүгээрт нь болохоор Инх Бат нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны дугаар тоотод 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдөр өөрийн эхнэрийг гэртээ байлгүй гарах гэлээ гэж маргалдаж, зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатаа учруулсан гэх үйлдэлд 2014 оны 6 сарын 25-ны өдөр тухайн үед үйлчилж байсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн нэгдэх хэсэг буюу бусдын бие мах бодит хөнгөн гэмтэл санаатаа учруулсан гэх үндэслэлээр Инх Батыг яллагдагчаар татаж шалгаж байсан байна. Гэхдээ яллагдагч буюу одоо Инх Бат нь анх удаага хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогч яллагдагч нар сайн дураараа эвлэрсэн нь тогтоогдсон гэсэн ийм үндэслэлээр тус оныхон 7 сарын 8-ны өдрийн 19:56 дугаартай тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн байна. Тухайн үед прокурор нь яагаад энэ 99-1 гэдэг зүйлээр авч шалгасан мэдэхгүй байна. Бусдын биед хөнгөн гэмтэл санаатаа учруулна гэж байгаа байхгүй юу? Энэний оронд одоо гэр бүлийн хүчирхийлэл ч юм уу тийм зүйл ангаар шалгаж болоогүй юм бах та гэсэн бодлоос надад төржээлээ. Тэгээд үүнээс гадна хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 2025 оны 7 сарын 8-ны өдрийн 94 дугаартай альбом бичиг байна. За энэ альбом бичиг дээр болохоор 2014 оны 6 сарын 2-ны өдөр хүчирхийллийн эсрэг төвд хохирогч хандаж өөрийн охины хамт 6 сарын 6-ны өдрийг хүртэл 4 хоног хамгаалах байранд үйлчлүүлсэн нь үнэн болно гэсэн ийм альбом бичиг бас байдаг юм байна. За одоо би та бүхэндээ энэ алуурчин Инх Батын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг бүтнээр нь хүргэе. За тэрээр хэлэхдээ би эхнэртэйгээ гэр бүл болоод 19 жил болж байна. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. Бид хоёрын харилцаа 2024 оны зунаас таарамжгүй болсон. 2019 онд тус худалдааны төвийн 107-108 дугаар лангууг түрээслэж ажиллуулж агаад худалдаж авсан. Сүүлийн үеэс хүү хичээлээ сайн хийхгүй байсан учраас би хүүгийн хичээлээ хий гэхэд эхнэр өмөрснөөс олж маргаан болдог байсан. Мөн эхнэр сүүлийн үед хэд хэдэн хүмүүстэй нийлж сүүлийн 1-2 жилийн хугацаанд шоудаж цэнгэж эхэлсэн. Би түүнд санаа зовж эхнэртэйгээ уцаар холбогдож яаж байна, ийж байна гэх зэргээр асуухад эхэндээ энд байна, тэнд байна гэх зэргээр хариулдаг байсан бол сүүлийн 7-8 сараас миний хаанаага чамд яг ямар хамаатай юм бэ? Чи намайг хардаад байгаа юм уу гэх зэрэг байдлаар хандлага гаргах болсон. Би хэрүүл уруул хийдэггүй байсан гэж хэлсэн байна. За мөн тэрээр хэлэхдээ 2025 оны 5 дугаар сард Баянгол дүүргийн эвлэрүүлэн зуучлалаас залахад би эхнэрээ гэр бүл цуцлуулахаар өргөдөл өгсөн байгааг нь мэдсэн. Тэгээд эхнэр надад яагаад гэр бүл цуцлуулах гэж байгаа талаараа хэлэхдээ залгаад хаана явж байгаа юм бэ гэж хитрхи их хэрэгт дурлаад байдаг гэх шалтгаантай байсан. Миний хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй. 2013 оны үед гэж санаж байна. Эхнэр нэг удаа гэртээ ирж хоноогүй. Би харин ажилдаа байсан. Тэгэхэд нь би эхнэртэйгээ маргалцсан. Хүүхэд харах хүнгүй байна гэж би ууралсан. Тэгээд гэртээ ирэхэд эхнэр хүүхдээ аваад явчихсан байсан. Тэгтэл гэр бүлийн хүчирхийллийн төвд хандчихсан байсан. Би уг нь тухайн үед бид нь ямар нэгэн байдлаар халтж байгаагүй. Энэ гэмт хэрэг үлдэгдэхээс өмнө би хэд хоног нойргүй онсон.
Дээр нь эхнэр хүүхдүүдээ аваад явчихсан байсан. Эхэндээ хүүхдүүдийг надтай уйлзуулж хит хонуулдаг байснаа сүүлийн сар гарангийн хугацаанд уйлзуулаагүй. Тэрнээс олж би 2 охиноос санаад битгэрээд байсан юм. 6 сарын 27-ны өдөр өглөө гэрээсээ гараад эхнэртэйгээ уулзаж хүүхдүүдийнхээ талаар ярьж би хүүхдүүдээ санаад байна гэж өвдөг сүгдэн гуйж гэр бүлээ бодоод хүрээд ирж сайхан амьдралаа битгий үрэн таран хийгээч гэж гуйсан боловч тэр хүлээж авахгүй надад битгий хүр зайлаач навшоо гэх мэтээр хариу үйлдэл үзүүлж байсан. Тэгэд тэр орж гараад холхиод би араас нь дагаад л яваад байсан. Тэгтэл тухайн үед их сонин гинтийн зүйл болсон бөгөөд би тайлбарлаж хэлж мэдэхгүй байна. Уг нь бол би эхнэрээ аргадаж тайвшруулж байхдаа ханаа намайг янз бүрийн ааш зан гаргадаг байсан бол уучлаарай. Ирээчтэй ядаж охтуудтайгаа уулзмаар байна. Ярьсандаа хүүхдүүдээ дундаа нааш цааш нь байлгая гэхэд эхнэр би чамтай хүүхдүүдээ хизээж уулзуулахгүй, чи хүүхдүүдийн царайг хизээж харахгүй. Хүүхдүүдээ аваад би гадагшаа явж байгаа гэж хэлсэн. Тэгээд хаашаа явж байгаагаа хэлэхгүй чи хүүхдүүдээ одоо март гэж надад хэлсэн. Би тэр үгэнд нь зочирдож гинтэл дотор давчтаад зүрх салгалаад амар сонирн болж хяналтгүй болсон. Тэгээ бүр шоконд орсон. Хаяа миний зүрх өвдөд байдаг юм. Тэгээ би юу болсон талаар санахгүй нүд харанхуулаад явчихсан. Нэг ухаан ортол би газарт хэвтэж байсан. Хөдөлж чадахгүй байсан. Харин эхнэр маань цаашаа хараад газар хэвтэж байсныг би санаж байна. Миний ухаан орж гараад л байсан. Нэг мэдсэн чинь цэргийн нэгдсэн эмнэлэгт би ирчихсэн байсан. Эхнэрээ нас барсан гэдгийг цагдан хорих 461-р ангид хоригдож байх үедээ л мэдсэн. Би тухайн хутгыг хаанаас гарч ирснийг санахгүй байна. Миний зүрх дэлсээд өөрийн гэсэн хяналтгүй байж сууж чадахгүй байдалтай болчихсон байсан. Яг хэлж тайлбарлаж би мэдэхгүй байна. Би хідэн удаа хутгалсан гэдгээ ч санахгүй байна. Бас би өөрийгөө хутгалсан гэдгээ цэргийн нэгдсэн эмнэлэг дээр эмчилгээ хийлгэсний дараа боолт хийлгэж байхдаа мэдсэн. Гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. За эндээс харахад бол гэмт хэрэг гэлтэхгүй зүгээр болсон үйл явдлыг хэн яаж өөр өнцгөөс ямар байдлаар тайлбарлаж нөгөө тийшээ эргүүлж болно гэдгийг харж болохоор харагдаж байна. Өөрийгөө яллагдагч болоод ирмэгц ийм мэдүүлэг өгсөн мөртлөө тухайн үед дээр дурдсан хэргийн газар цагдаа ирэхэд манай эхнэр өөр хүнтэй явуулдаад байсан энэ төр гэсэн одоо тийм мэдүүлгийг бол өгсөн байдгаа. Батлаханд гаргаж өгч байгаа юм бэ гэхээр яллагдагч дахин мэдүүлэг авсан тухай тэмдэглэгээ 2 дугаар авц хэргийн 193-аас 195 дугаар утсанд байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл энэ хүн одоо яг бодит хүлцэл байдлын тухай яг дүгнэж ярьсан, юу болсныгаа ярьсан ганц одоо мэдүүлэг байгаа. Энэ мэдүүлэг дээр миний хувьд гэр бүлийн хүчирхийлэл огт үлдэж байгаагүй гэсэн юм. Гэтэл бидний шүүхэд гаргаж өгöd байгаа энэ гар утасны чатууд буюу гар утсан гэх мэдээллүүд бол байгалийн миний үйлчлэлд талигачийг сэтгэл зүйн дарамтанд учир байлгаж гэр бүлийн хүчирхийлэл үлдэж сэтгэл зүйн хувьд бол амар тайван байх арга байхгүй, амьд явахын арга байхгүй ийм одоо зовлон шаналл байлгажсэн дарамтууд их баримт байгаа байхгүй юу? Би улсын ялагчд хэлмээр байна. Өнөөдөр бид нар шүүх хурлын өмнө хэрэг боогдоо шүүх рүү ирсний дараа арга гэрийнх нь өмгөөлөгчд гүйж байгаад энэ гар утасны кодыг бид тусгай мэргэжлийн субъектээр онгойлгуулад үнэхээр энэ хүн чинь маш олон жилийн туршид ийм дарамт шахалтанд байсан юм байна шүү дээ. Байнга бэмбэгнээс сандар салгаж явсан байж таа гэдгийг баталж байгаа. Өнөөдөр мөрдөн шалх ажиллагааны явцад гар утсыг нээгээд энэ бүх баримтад ороод ирсэн байсан бол бид нар ингэж өнөөдөр энэ асуудлыг хөндөж тавихгүй. Хөндөж тавиад байгаа гол асуудал нь гэр бүлийн хүчирхийлэл би үлдээгүй гэж шүүгдэгч мэдүүлээд байгаа гол асуудал байгаа юм аа. Өмгөөлөгч хэлсэн шүү дээ. Хүний амь бүрдсэн асуудал гин буруудар марахгүй байгаа. Тэгвэл мэдүүлэг дээр би гэр бүлийн хүчирхийлэл үлдээгүй. Байнгын гэр бүлийн хүчирхийлэл үлдэг. Байнгын энэ мессеж дарамт явуулдаг энэ байдлыг бид өнөөдөр ноцгоон дээр өгөх ёстой. Энэ түүх болж баримт болж үлдэх хүчтэй. Тийм учраас өнөөдөр энэ баримтыг гаргаж өгч байгаа. За ингээд нөгөө алуурчин их батын ярьсан саяны мэдүүлэг нь бол тэдний том хүүгийн мэдүүлгээр няцаагддаг. Та бүхэн бас хэрэг болох үед цахим орчноос хүүгийнх нь мэдүүлгийг харж ирсэн байх. Гэхдээ би одоо та бүхэнд бүтнээр нь хэрхэн няцаагдж байгааг нь уншаад өгье. Манай гэр бүл одоо ингээд бодоход аз жаргалтай өнгөрүүлсэн гэр бүлийн халуун дулаан хайр мэдэрсэн цаг мөч гэж намайг төрснөөс хойш байгаагүй юм байна. Аав намайг баг байхаас эхлээд зодож хүмүүжүүлж өсгсөн. Ямар шалтгаанаар зоддог гэхээр гэр цэвэрлсэнгүй, аяг хагалсан, буруу юм хийж байна гэх мэт шалтгаанаар зоддог байсан. Зоддог гэдэг үгийг хүний үйлдэлээр би тайлбарлах юм бол намайг алгадаж, ширээний булан мөргүүлж, илэг рүү цохиж, нүүрлүү хүчтэй алгадаж, янз бүрийн хараалын үгээр доромжилж хараадаг байсан. Би ээжигээ маш сайн мэднэ. Манай ээж бол зөөлөн, даруу, тайван зантай, их сайн хүн байгаа юм.
Миний ээж Инхбат гэдэг хүнд байнга цодуулж, үг хэлээр хэмлүүлж, гэр орноосоо хөөгдөж, насан эцэслэсэн. Инхбатын зан аран шинг тодорхойлж хэлэх юм бол догшин, хүлээцгүй, бухимдалтай, аливаа зүйлсийг өөрийнхоороо байлгах дуртай. Тийм байхгүй бол хүчээр өөрийнхоороо байлгадаг хүн байгаа юм. Тэр бол зүгээр л хоосон хар байсан. Түүнийгээ төсөөлж, бодож, итгэж үнэмшээд ээжэд гар хүрдэг буюу түлхэх, гар толгоороо зохих, эд зүйлс авч шидэх зэрэг үйлдэл байнга гаргадаг байсан. Миний ээж харин тэр хүнээс өөр хүнийг мэддэггүй байсан. Манай 2 дүү, ээж бид 4 2025 оны 4-р сарын дунд үеэс эхлэн ээж ааваас салах гээд тусдаа амьдарч байсан. Бид 4 тухайн худалдааны төвийн хойд талд байдаг нэгэн орон сууцнд нэг өрөө байрыг түрээслэн амьдарч байсан. Бид нарыг тэр байранд амьдарч байгаа тухай Инхбат мэддэггүй байсан. Ээж харин энэ үед Баянгол дүүргийн иргэний иргэн шүүхэд гэр бүл салгахаар нэхэмжлэл гаргачихсан байсан. Хэрэг гарахаас 7 хоногийн өмнө ээж надад удахгүй шүүх хурал болно, ээж нь ялах бах, аав чинь ээжийнх нь ажил дээр ирээс хадаа болоод байх юм, худалдан авалт хийхээр өөрийнхөө пост машиныг уншуулад байна, орлого хаагаад байна гэж хэлж байсан. Би Инхбаттай одоогоос 20 орчим хоногийн өмнө түүний аав буюу өөрийнхөө өвөөгийн гэрт байхдаа уулзсан. Хэрэг болсон өглөө 9-10 цагийн үед ээж гэртээ байхдаа уцаар яриад гараад явсан. Би харин ээжийг явсны дараа унтцгааж байгаад 12 цагийн үед сэрсэн. Ээжийг байхгүй байхад дүү бид 3 хоол унд хийж идэх гээд байж атал ээжийн эх чинь орж ирээд сэтгэлээ бариараа гэд бусдаа асуудлыг надад хэлсэн. За хүүн ол ийм мэдүүлэг өгсөн байдаг. Та бүхэн хүүгийнх нь мэдлүүлгээс бас харсан байх. Би бол өөрөө өөрчлөөгүй. Хүүн эхлээд нүг аав гэж ярьж яснаа. Сүүл рүүгээ дандаа Инхбат гэд одоо нэрээр нь дуудаж ярьсан байдгаа. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 7 сарын 18-ны өдрийн дүгнэлтээс тус гэмт хэргийн улмаас том хүүгийнхэн сэтгцэд уй гашуугийн үеийн сэтгэлийн хямралын шинжүүд илэрсэн гэж бичсэн байна. За энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгцэд учирсан хор уршгийн 4-р зэрэглэлд хамаардаг бөгөөд дээрх шинжүүд нь төр зурих байх уу эсвэл байнгын хүний сэтгэл зүйд насан туршдаа үлдэхүү гэдг нь хувь хүний сэтгэл зүйн онцлогоос шалтгаалдаг бөгөөд гэр бүл, нийгэм, хамт олонны дэмжлэг бүхий орчин сэтгцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хүүг бол хамруулах шаардлагатай гэсэн байна. За ингээд 2025 оны 9 сарын 17-ны өдрийн Баянгол, Хан уул, Сонгойрхон дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Инхбатыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-1, 2-8 дахь заалтанд тус зааснаар онц харгас хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амнасыг хохироосон тул бүх насаар нь хаалттай хорих байгууллагад тусгаарлаж ял идлүүлэхээр тогтоосон. Өөрөөр хэлэх юм бол гянданд бүх насаар нь хорихоор болсон юм байна. Мөн Инхбатаас 162 сая 360 мянган төгрөгийг гаргуулж том хүдэн олгохоор тогтоосон. Гэхдээ манай улсын хувьд гянданд ял идлэхээр тогтоогдсон хүн хаанаасаа мөнгө олж хохирогчийн үр төлбөрийг сэтгэл зүйн хохирлыг барагдуулах тухай хуулийн учир дутагдaltaй тал ихээхэн байдгаа. 5-6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар шүүгч доногдуулсан бүх насаар орох ялыг хаалттай орох байгууллагад сар хэлбэрээр идэвхтэй тогтоосгоо. Эргүү үеийн ерөнхий ангийн 6-10 дугаар зүйлийн нэг хэсэг зааснаар шүүгчийн цагдаа өргөцсөн 82 хоногийг түүний идэх ялд оруулан тооцгоо. Иргэний үеийн 497 дугаар зүйлийн 497-гийн 1, 511 дугаар зүйлийн 511-ийн 3 дахь хэсэг зааснаас эцсийн хохирол хор уршийн зардал 162 сая 360 мянган төгрөгийг даргуулж ам хохирогчийн бүлгүүн болгосгоо. Эрүүгийн шийдвэрлэх тухайлан 36 4-р зүйлийн нэг хэсэг зааснаар За ямар ч байсан одоо Инхбат бол ийм ял авсан байдаг ч гэсэн Инхбат болон түүний өмгөөлөгч нь нийслэлийн эрүүгийн иргэн дав заалдах шатны шүүхэд дахин хүсэлт гаргаснаар 2 сарын дараа дав заалдах шүүх хурал болсон. За алуурчин Инхбат бол давж заалдах гомдолтод дурдахдаа би хайртай ханыхаа амнасыг хохироож үр хүүхэд аав ээж эгч дүү нарыг нь зовоож шаналлд үлдээсэндээ маш их харамсаж байна. Сэтгэл зүрхмэн шаналж байна. Би үйлдсэн хэрэгээ хүлээн зөвшөөрч өөрийнхөө гин бурууг ойлгож нийгмийг цочирдуулсан хэрэг үйлдсэндээ маш их харамсаж сэтгэл зүрхмэн шаналж байна. Би үйлдсэн хэрэгээ хүлээн зөвшөөрч өөрийнхөө гин бурууг ойлгож нийгмийг цочирдуулсан хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Та бүхэн миний хүүхдүүдийн ирээдүйг бодож анхан шатны шүүхээс оногдуулсан бүх насаар нь
хорих ялыг өөрчилж өгнө үү гэж хүссэн байна. За түүний өмгөөлөгч нь ч гэсэн мөн адилхан миний үйлчлүүлэгч инх Батад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэсэн байдаг ч гэсэн 11 сард давзаалдах шатны шүүх бол тус гомдлыг нь хэрэгсэхгүй болгосон. Эхнэрээ олон удаа утгалж харгас хэрцгийгээр хөнөөсөн инх Бат дээд шүүхэд гомдол гаргажээ. Тэрээр тус гомдолдоо өр хүүхэдтэй зовлон шаналл авчирсандаа гэмшиж байна. Хүүхдүүдтэй өөрөөсөө илүү ааштай, гэр бүлтэй өөрөөсөө илүү ааштай. За мөн 2026 оны 2 дугаар сард улсын дээд шүүхэд хандсан байдаг ч гэсэн улсын дээд шүүх бол гомдлыг нь хүлээж аваагүй буюу бүх насаараа гянданд ял идэлхийг нь 3 шатны шүүх хэвээр нь үлдээсэн байдгаа. Энэ хэргийн тухайд инх Батын хувьд генетхэн уур нь хүрсэн тесрэлт байсан уу эсвэл олон жилийн турш хуримтлагдсан хүчирхийллийн төгсгөл нь байсан уу гэдг нь бол билээхэн тодорхой харагдаж байлаа. Шүүхийн баримтуудаас харахад энэ бол ганц өдрийн маргаан биш. 2014 онд эхнэрээ зодсон хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Хохирогч хамгаалах байранд хүртэл хандсан байсан. За тэгээ ажлын байран дээр нь дандаа ирж дарамтлагдаг, орлогыг нь хяндаг, хартаж сэрддэг байсан. Мөн түүнээс гадна хүүхдүүд нь ааваасаа айдаг байсан болон том хүүгийнх нь мэдүүлгээс харахад манайх ад жаргалтай гэр бүл байгаагүй гэж дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ бол алуурчин инх Батын хэлж байгаа шиг нэг өдөр генетхэн галзуурсан юу ч санахгүй байгаа хэрэг огтоосоо биш юм аа. Гэр бүлийн хүчирхийлэл удаан хугацааны турш үйлдсэн олон нийтийн нүдэн дээр 40 гаруй удаагийн хутгалсан үйлдэлээс болж хохирогч амнасаа алдсан нөхцөл байдал мөн амь хохирогчийн зүгээс авраараа туслаарай хэмээн тусламж гуйсан бөгөөд инх Батын туслахыг оролцсон хүмүүсийн зүг ойртох юм бол алан шүү хэмээн хутгаа далаасан чичилсэн зэрэг ийм үйлдэл гаргаж байсан гэрч нарын мэдүүлэг болон камерын бичлэгээр тогтоогдсон. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс гаргасан ял нь Монгол улсын хууль тогтоомж болон олон улсын хуульд нийцсэн байна гэж үзэж байна. Та бүхэн бас санал нийлж байгаа хаа гэж бодож байна. За миний хувьд бол өмнө хийж байсан дугаарууд дээрээ тэр бүр одоо гэмт хэрэгт холбогдсон этгээдийг хүн алсан этгээдийг алуурчин гэж бол цохож ярьдаггүй байсан. За энэ нэргийн тухайд бол маш олон хүний нүдэн дээр за тэгээд камерын бичлэгт хүртэл бичигдэж үлдсэн байдаг тул энэ инх Бат гэдэг хүнийг алуурчин гэхээс өөрөөр тодорхойлох үг надад олдсонгүй. Та бүхэн энэ хэргийн тухай юу гэж бодсноо комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Бүгдээрээ дараагийн дугаараар эргээд уулзъя. Монголд осон бодит гэмт хэргийн түүхийг аль биесны их сурвалжаас хүргэдэг час өдөр суугтай хамт байсанд баярлалаа. Баяртай сонсогчдоо.